Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхнийхээ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр жаргалын телевизийн уран бүтээлчид миний ажлыг өрөө гэсэн нэгэн шинэ нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч та бүхэндээ өнөөдрөөс хүргэж байна. Ингээд манай өнөөдрийн бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэж байгаа миний ажлыг өрөө гэсэн энэ шинэ нэвтрүүлгийн хамгийн анхны зочноор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг сүрэн оролцохоор бидний урилгыг хүлээж авсан байгаа юм а. За ингээд Сандаг сүрэн дарагтаа цаг болцсны дагуу өрөөнд нь хамтдаа явж харцгаая. Сайн уу мэдүү? Сандгаа дарга байгаа юу? Орох уу? За сайн байна уу та? Сайн байна уу? За. Сайхан үйлчиж байна. Ажиллал сайн уу? Сайн. За таны ажил төрөл сайн уу? Дажгүй сайн. За. За тэгээд манай жаргалын телевизийн уран бүтээлчид миний ажлыг өрөө гэсэн юм шинэ нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэдээ хүргэж байгаа. Тэгээ бидний хамгийн анхны урилгыг одоо хүлээж авсан танд баярлалаа. Ингээд таны нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан явдалд үзэгчдийнхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. За таны ажил төрөл сайн уу? Дажгүй сайн байна. Бид нэр оны ихний ажилтнаа төлөвлөгөө энэ төр батлах гэж нэлээд ажилтаа. 17 оныхоо төлөвлөгөө батлахаар өнөөдөр одоо 2 цагаас тэргүүлжтэй хуралдаа. Бас хурлынхаа байгууллагын стратеги төлөвлөгөө батлуулж авах гал. Нэлээд ажилтаа л байна шүү дээ. Тэгэхээр хурлын нарийн бичгийн даргын ажил ер нь хэр ачаалттай ажил вэ? За ер нь бол ажил тасардгүй шүү дээ. Тэгэл бүх бичиг цаас хурлаас гарч байгаа бодлогын бичиг баримтууд тэгэл бүх юм хурлын нарийн бичгийн дарга ажлын албаны даргаар дамждаг. Тэгэл одоо хаанаас ирж байгаа янз бүрийн бичиг, альбом тоод тэгэл бүгднтэй танилцж, нэг бүрчлэн танилцж одоо тэгэл шилжүүлээ, шийдэл тэгэл явж байгаа. Манай уран бүтээлчдийн бэлтгэж байгаа нэвтрүүлэг бол миний ажлыг өрөө. Тэгээд таны ажлын өрөөтэй эхлээд хоёулаа танилцъя тий. Манай одоо өрөө нэг иймэрхүү өрөө байна. Тэгээд энэ бол бас төвөгтэй өрөө л дээ. Үе үеийн хурлын нарийн бичгийн дарга нар одоо үндсэндээ одоо том дарга нар сууж ирсэн өрөөнд одоо өнөөдөр орж ирээ суугаад бас ажил хийж байгаад их баярлаж бахархаж явдаг. Та хийддэг дарга нь вэ? За анхнаас эхлэхэд базар садгаа. За тэгэл элдв учир дарга, дамбаа дарга, багдал дарга, бөхөл дарга гэх юмцэндээ 6-7 дахь дарганд болж байна. За энд бол хамгийн олон жил суусан дарга нь одоо дамбаа дарга үү. 2000-аас 2008 он хүртэл одоо үндсэндээ 8 жил бас энэ өрөөнд сууж байсан. Тэр үед нь би ажлын албаны ажилтан байлаа. Тэгэл бас шинхэн одоо энд ажлын хийгэл гүйжсэн. Дараа нь багдал дарга маань бас 4 жил ажиллахад би бас амт ажиллаж байсан юм хүн баг. Та манай үзэгчдэд өрөөгөө танилцуулахгүй юу? Ямар ч байсан мэдээж ойр зургийн хэрэгцээний компьютер, принтер, факс гэл тийм зүйлээр бол хангагдсан байна. Төрийнхөөс үлд аймгийнхаа тийг одоо залтсан тий. Тэгээд далбаатайгаа төрийн сүл далбаа аймгийн далбаа байна. За манай их хааны маань сөрөг дээдэл шүтэж бас биширч явдаг энэ хааны маань хөргөө залсан. За тэгээд компьютер, принтер, факс өөр зүрх юмнууд байгаа. Тэгээд том зэрэг өгтөр ширээтэй. За тэгээд дарын одоо ирээд хүмүүс үзэж танилцах номнуудаа бас ингээд хурлын чиглэлийн холбоотой номнууд тавьсан байгаа. Надтай ирээд уулзж явах хугацаанд бас номтой танилцаад хурлуудаа ямар бусад улс орнууд ямар одоо хурлын дээгтээ яаж ажилт юм бэ? Ямар бусад аймагуудад туршлага байд юм бэ бас үзэж явах гэж одоо ингээд номнуудаа тавьсан. За Монгол улсын газрын зургийг л өгсөн. Одоо нэг иймэрхүү өрөө байна да. Та чи Эрдэнэ өрнийх л Эрдэнэ өрөнд одоо төрж өссөн. Эрдэнэ өрөнд төрж өссөн. Тэгс 1980 онд Ховд аймгийн Эрдэнэ өрөөс өмнө төрсөн. За тэгээд бага насаа одоо малчны гэр бүлд төрсөн. Тэгээд мал дээр одоо жинхэнэ морь унаж бүх барилдаж одоо хоорондоо ноцтолдож өссөн. За манай аав бол хөдөөгийн хүүхд. Манай аав бол 1989 онд тухайн үеийн бүгд найрамд Монгол ард улсын авраг малчин одоо цол хүртэж исэн ийм хүн байдаг. Аав ээжийнхээ одоо тэр их агуу хөдөлмөр донд тэгэл тэгээд багнаас өнгөрсөн дээ. Бас бахархаж явдаг бахархалтай хоёр хүн маань яахын аргагүй аав ээж хоёр. Тэр хэдийнхээ тэр их хөдөлмөрийн одоо тэр их одоо ажиллаж исэн тэр юунд одоо багч бол үнэг өөртөж байгаа үгүй болоо гэж бодоод бас тэгэл аав ээжийг үүснэ гэж явар юм байх. Үнэхээр хөдөлмөрч хүмүүс байсан. За Эрдэнэ өрөөнийхэн бол энэ Ховд аймаг бол баг мэдхээр одоо юм хүмүүс. Та одоо хурлын нарийн бичгийн даргын ажлыг аваад хэдэн сар болж байгаа вэ? Би 9 сарын 2-нд авсан 16 оны.
Тий. 9 сарын 2-нд аваад ажиллаа гэсэн. Тэгээд оны эцсийн нэг төсөв төлөвлөгөө хурлгээд нэлээд ажил ачаалттай байсан. Тэгээд он шинэ гараад одоо аймгийнхаа иргэдийн хурлын 4 жил баримтлах стратеги төлөвлөгөө. За тэгээд 17 оныхаа төлөвлөгөөг оруулахаар одоо тэгээд бэлдээл ямарсан бэлэн болгочихоо тэгээд өнөөдөр хурлаар хэлэлцсэн дээ. Даргын ажлыг аваад өрөөндөө ер нь хэр зэрэг өөрчлөлт хийсэн бэ? Хэр зэрэг одоо засвар хийсэн бэ? Тогтчлтын ажил хийсэн үү та? За амжаагүй. Тогтчлт бол одоо өөрчлөлт хийгээгүй. Яг нь ширээ сандал бол яг өөрийнхөө хэмжээнд байрлуулаад тавьсан. Өөр байсан. Бүх улдаараа сууж явах тэр болонд ширээтэй энд хүмүүс өгдөр ширээ байсныг ямарсан хүнтэй уулзаж бас нүүрөө хараад өөрөө ярьж явах боломжтой мөн ингэ ширээнийхээ байрлалыг өөрчилсөн. Өөрөөр бол ямар ч одоо өөрчлөлт засвар хийгээгүй. Төсөв хүнд байгаа. Өөрөөнийхөө засвар хийхээс илүү ажил руу гараад ирсэн тэр тий. Засвар энэ төр бол яригдаж амжаагүй хийгээгүй байна. Тэгэхээр бид нар яагаад энэ нэвтрүүлгээ миний ажлыг өрөө гэж нэрлэсэн бэ гэхээр тухайн одоо ажилд эрхэлж байгаа хүний ажлын өрөө бол тухайн хүний ажлын туршлага, нэрийн хуудас, за бас амжилтын бас нэг том илэрхийлэл болдго юм аа. Тэгэхээр тухайн одоо албан тушаалд очисон дарга гэдэг юм уу, ажилтнууд, мэрэгжилтнүүд, эрдэмтэн доктор, ер нь дарга гэдэг хэрэггүй олон хүмүүсийг бид нар энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулъя гэж одоо төлөвлөсөн. Тэгэхээр өрөөнд нь яваад орохдол одоо тухайн хүнийг одоо илэрхийлж идэг шүү дээ. Тэгэхээр энд ороод ирэхэд одоо хурлын нарийн бичгийн дарга сандаг сөрөм хэм гэж хэмбэ гэсэн одоо зүйлийг бас олон хүмүүс олж харах байх гэж бодож байна. Тэгээ олон хүмүүс бас таны өрөөгөр амжиж орж ирээгүй байгаа байх тий. Тэгээд таны одоо хамгийн энэ тэргуунд одоо уншиж судлах ёстой ширээний ном болсон хууль юу вэ? Таны одоо ширээн дээр бас хуулиуд байгаа талаар басна хин тэрүүнд ордлаа. За ер нь бидний одоо гол барих хууль маань үндсэн хууль мэдээж Монгол хүн бүрийн. За түүнээс гадна хурлын байгууллагын одоо бүх одоо тогтоол шийдвэрийг баримталдаг хууль маань Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хууль гэж одоо хууль үүссэн. Тэр хууль бол одоо яг ширээний өдөр тутмын хэрэгцээ. Бүх одоо хурлын тогтоол албан бичгүүд тэр хуулийн дагуу гараад явж байгаа учраас нэг номерод одоо тэр хуулиар баримталж ажиллаа хийдэг манай хурлынхан. Хоёулаа таны ширээн дээр байгаа ном хуулитай. За тэгээ. За энэ одоо олон улсын ийм хурлын дэг байгаа. Бусад улс орнууд одоо ямар дэгтэй байдیں۔ Тийм ээ. Ер нь хурлуудын туршлага юу вэ? Тэгэхээр хурал хийх газраа бэлтгэхээс эхлүүлээд тогтоолын төсөл яаж боловсруулах, тогтоол одоо яаж гаргах, тогтоолыг гаргасны дараа яаж одоо хэрэгжүүлэх энэ төр туршлагууд энэ байна. За энэ бол бас үндсэндээ бас олон улсын туршлага хурлын байгууллагад одоо холбоотой бас нэг юм. За бас дараагийн орон нутгийн эрх зүйн шинжилгээд энэ манай нутгийн удирдлагын холбооноос дөнгөж саяхан одоо эмгэгтгэж гаргасан Конрад Адонер сангийн одоо тусламжтайгаар гаргасан ийм ном байна. За энийг би одоо ширээний ном болгоод байнга уншиж хэрэгжилж байна. Үүнээс гадна энийг бас нэг худалдаж аваад төсөв мөнгөнд байгаа ч гэсэн ямар ч үсэн боломжийн хэмжээр аваад бүх ажлын албаны ажилтнуудад одоо өгөхөд бэлэн болцсон байна. За болж өгөөд одоо бас төсөв мөнгөний боломж гарвал төлөөлөгч нарыгаа бас энэ номоор хангах. Бас одоо төлөөлөгч нар маань эндээс чадварчуулах тийм ээ. Ингээд ийм нэг ном байгаа. За нутгийн удирдлага сорилт шийдэл үндэсний чуулганы эмхэтгэлээд 16 онд ийм том чуулган болсон. За эндээс бас одоо бусад тэр хүмүүсийн тавьсан илтгэл мэдээлэл бүгд энд байх. За бас энийг бас уншиж судалж байгаа. За энэ тэгэл хурлын байгууллагатай холбоотой номнууд байгаа да. Иргэдийн төлөвлөлт хурал түүнтэй холбоотой зарим асуудлууд гэдэг манай энэ тунгалаг гэдэг налах Чингэлтэй дүүргийн хурлын даргаар ажиллаж исэн ийм одоо мондөг хүн байд. Ер нь одоо хурлын байгууллагад бас нэлээд одоо нэр хүнд олцсон. Энэ хүмүүс энэ хүний нэг номыг бас байнга судалж байгаа. За тэгэл одоо янз бүрийн номнууд байна да. Их хурл 12-оос 16 оны их хурл. За энэ одоо улсын хурлын гишүүн асуулга гэж одоо хурлын байгууллагын хурлын төлөөлөгчний одоо том одоо ийм асуудал байдаг. Асуулга тавьснаар тэр илүү хүчтэй болдог. Тэр асуулга заавал тухайн албан тушаалтай хариулт өгөх ёстой гэдэг. Улсын хурлын гишүүд одоо асуулгын хариуг хэлэлцсэн талаарх ийм мэдээллийг бас судалж байгаамаа. За тэгээ иргэдийн төлөвлөлтийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн дуршлагын эмгэтгэл гэдэг энэ улсын хурлын тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг нүүгэн биеийн хөгжлийн хөтөлбөр бидний нөгөө хэрэгжээд байгаа нутгийн өрөөдөд байгуулж чадахыг бэхжүүлэх нэг төсөл. Энэ төслийн одоо эмхтгэл бас гараад ирсэн. Эндээс бид нэлээд их зүйл сурч байгаа. Саяхан бол таа бид мэдж байгаа. Бүх одоо төлөөлөгчнөрөө бид бас
сургасан тийм ээ. Энэ төслийн хүрээгээр. За тэгээд улсын хурлын холбоотой ийм л одоо номнууд байгаа юм да. Тэгэхээр мэдээж одоо таны өдөр тутмын ажилд бол бас хэрэгцээтэй байгаа бох. Мэдээж бас тий шийдвэр гаргахад бас мэдээж энэ номнууд бас тий хэрэгцээтэй юу байна мэдэхгүй юмнуудаа бас уншиж судалж байгаа байх. Ер нь энэ хурлын нарийн бичгийн даргын ажлыг хийхэд таны өмнө нь одоо ажиллаж байсан ажлын туршлага ер нь хэр зэрэг нөлөөлж байна. Та чи хурлын байгууллагад анх ажилд орсон мэт үү? Би чинь мэргэжлээс нь эхлээд ажиллаж байсан. За 2003 он сургууль төгсөж ирээд 2003 онд ямар мэргэжлээ? Онцлогын эмчилгээний төвд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэдэг албан тушаалд орсон. Би бол бас тийм мэргэжилтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмж, электроникийн инженер мэргэжилтэй. Тэгээ мэргэжлийнхаа дагуу бүсийн онцлогын эмчилгээний төвдөө ороод тухайн үед эрвээхэ захирал маань байлаа. Тэгээд намайг бас сайхан хүлээж аваад ажилд оруулаад шинэхэн төгсөөд ирсэн инженер тэгэл хэдэн тоног төхөөрөмжийн дундал эргэлдэжээлээ шүү дээ. 2003 онд орсон. Тэгээд 2005 оны 5 сард аймгийн иргэд хурлын ажлын албаны ажилтан орсон. 5 оноос хойш тэгээд үндсэндээ 13 оны 3 сар хүртэл яг ажлын албаны ажилтан хийсэн. 13 оноос хойш ямар ажил хийсэн бэ? За 13 нарийн бичгийн даргаар томилогдох хүртлээ. 13 онд 3 сарын 1-ээс энэ ажлаас одоо тэгээд ажилтангаас халагдаад гарч ирлээ. Бас одоо тэгээд энэ улс төрийн тогтолцооч их сонирн болцсон. Тэгээд намын систем шилжчихсэн учраас бас янз бүрийн асуудал байгаа. Төрийн албыг доктортой ажилуулах. Тэр одоо мэрэгчсэн хүмүүсээ байршуулах тал дээр бас одоо Монгол улсын хэмжээнд юм болчихсон тийм. Тэгээд 13 онд халагдаа гарсан. За 13 онд гараад Швейцарын хөгжлийн агентлаг ногоо алт төсөлгөд Ховд аймагт хэрэгждэг. Тэнд бас мэргэжилтэн менежерээр нэг 2-3 жил гаруйтай ажиллаад тэгэл одоо буцаад энд орж ирсэн дээ. Хурлын одоо ажилтнаар ажилд ороод хэдэн жил болоод халагдсан гэсэн үг үү та? 2005 оны 5 сараар 13 оны гэхээр чи бараг 8 жил бараг 9 жил бараг ажилтан хийсэн. Ийм олон жил ажилласан одоо туршлага хоримтлуулсан мэдээж сайн ажилтан л байсан байлгүй дээ. Тийм ээ. Тэгэхээр ажлаасаа халагдаад гараад явах. Ер нь халагдсан шалтгааныг асуувал та юу вэ? За сайн муу байсныг тухайн үед ажиллаж байсан хүмүүс мэддэг байх. Тэр өөрийгөө одоо би нэг сайн ажиллаа гэж хэлэх байх. Гэхдээ яах вэ? Боломжийн хэмжээнд өөрийнхөө хэмжээнд л ажиллаж байсан. Хурлын байгууллага анх эхлээд Дамбаа дарга гэдэг одоо том даргаас ажил сурчээлээ. Загнуулаад бичгээ уруулж идэл тэгэл явдаг байлаа шүү дээ. Цаас урдаас чинь цаас шидэл уруулаад гарахад цаас урж идэвлээд одоо тэгэхэд бол нэг шантарч ирсэн үү? Шантарч ирсэн үү та? Гараа дахиад үтсэн ямар ч байсан. Дахиж үтсэл орж ирэл тэгэл. За би энэ хүний ажлуудаас энэ тэгээд инктуя ихч байна, оюун ихч байна бас. Туршлагатай сайхан хүмүүсийн хамт ажиллаж байсан дашцэр ихчээд. Энэ хүмүүсээс юм сурах юмсан одоо энийг би хийж чадах юмсан гэж тухайн үед хууль ном уншаал судлаал ингээл гүйцээд ямар ч үсэн яах вэ айгу өөрөөр хэмжээнд ажиллаа хийдэг байсан. Австрийн шалтгаанаар л ерөнхийдөө л тэгсэн гэж хэлж болох. За ажлаас халагдана гэж одоо үндсэндээ зөвлөж явуулсан байлаа. Тэгээ нэг төрийн албанд анх ороод ирчихсэн. Тэгээ төрийн жинхэнэ албаагч. Тэгээ нэг л өдөр ажлаас халагдах их сонирн байт юм байлаа. Хүний амьдрал чинь тэгээд юм үзэн нөгөөх одоо нэг энэ цайхан байжсэн хүн чинь гинт гудамд гарахаар одоо юу хийж бодогдох вэ тийм тийм л болсон да тэгээд ер нь эргэж ирэндээ гэсэн нэг тийм бодол байсан үү тань яах вэ бас одоо тухайн хүний юугаар болох байх л гэж бодож байсан. Гэхдээ мэдээж одоо хор шиг байлгүй байх уу тэгжсэн. За таны энэ өрөөний номын шкафнд ер нь за ер нь ажил төрлийн холбоотой номнууд байгаа да. Манайх ч одоо хурал маш олон төрийн бус байгууллага хариуцсан. За цагаатах ажлыг бас комисс гэж бас одоо бие ахлаад ажилладаг салбар комисс. За нутгийн удирдлагын холбоо гэж байна. За гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл манай хурлын дарга хариуцдаг. Монголын улаан загалмай орооны бас ерөнхийлөгчийн хурлын дарга хийдэг гэдэг. Ер нь төрийн бус байгууллагатай маш олон төрлийн холбоотой байдаг. Тэгэд энэ зэрэг голдуул одоо номнууд байх юм. За тэгэл одоо туршлага болчихоор ямар ном байна. За ингээд цагаатгалын голдуу номнууд. За хуулийнхаа дөрвөн боттой тэгэл нэг иймэрхүү л байна. За гэхдээ энэ бас баяжж амжаагүй байгаа. Мэдээж бүгд одоо хаана очиод ямар л одоо ном юу байна авчраа цуглуулах бол дуртай. За баг гэрийнхээ номнуудыг чинь ажил дээр авчир тавьж амжаагүй байгаа тэгээд. Хурлын нарийн бичгийн даргын ажлыг аваад та ер нь хичнээн хүнийг ажилласан чиглүүлсэн хичнээн хүн ажилд авсан бэ. Одоо хичнээн хүнийг удирдах ажиллаж. За одоо манайх 14 хүнтэй. Хурлын ажлын алба.
Уул нь 3 хилцтэй 20 хүнтэй байсан. Тэгээд манай өмччин хурал харьяалагддаг байсан. Одоо орон нутгийн өмчийн газар болоод тамгын газрын юмд очсон. Тийшээ манаагаас 4 хүн одоо жилдсэн. За бусд нь одоо тэгээд 2 хилцтэй 14 хүний бүрэлдэхүүнтэй л ажиллаж байна. За би бол одоо нэг тушаал гарсны 4 хүн байгаа авсан. За ажлаас халсан хүн бол байхгүй. Чөлөөсөн 1 хүн байгаад бусдыг нь бол шилжүүлсэн одоо ингээл ажиллаж байна. За хурлын төлөөлөгч нар нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх чадваржуулахад энэ тэргуунд таны анхаарах ёстой зүйл юу гэж бодож байна? Ирэх 4 жилд ер нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ер нь ямар төвшөнд хүрээсэй гэж та хүлээж байна? Нэг 4 зорилт төвшүүлээд байгаа. Ер нь ажлыг аваад за хурлын байгууллага. Нэгдүгээрт аймаг сумынхаа иргэдийн төстэй хурал, багийн иргэд нийтийн хурлыг илүү чадахжуулъя, илүү бэхжүүлъя гэж. Төлөөлөгч нар мэдээлэлээр хангах тал дээр илүү анхаарах хэрэгтэй болов гэж ингэж бодож байна. Бас өөрөөс нь ажилтан байсан тухайн үеийн төлөөлөгч ямар хөө одооны төлөөлөгч нарын одоо харилцаа ямар хөө байна тийм ээ. Дээрээс нь ер нь одоо чин цаг үетэйгээ нийцэж мэдээллийг маш хурдан шуурхаа өгөхгүй бол өнөөдөр нэг цаг өнгөрүүл тэгэл бүх асуудал хоцорчдөг ч юм уу. Одоо ингээд ялангуяа сошиалаар бол бүх мэдээлэл явж байгаа. Тэгэхээр энэ интернет орчин сошиалыг ашиглах тал дээр бол илүү анхаарч тэгээ бас хэвлэл мэдээллийн байгууллагуудаа одоо та бүдтэй нэлээд хамтраад бас хийсэн ажлаа аль болох хурдан хүнд хүрэх тал дээр илүү анхаарай. Төлөөлөгч нарын чадахжуулах тал дээр их анхаарай гэж байна. За сая бол эхний алхам хийгдсэн гэж үзэж байгаа. Дөнгөж ажил аваад манай энэ улсын хурлын тамгын газраас хэрэгжүүлж байгаа төсөл маань одоо хэрэгжих байсан. За 13-аас 16 он гэдэг нэг үе шатнд дуусч байгаа юм чинь. Тэгээ энэ дуусах шатн дээр ажил авчиад очиод төслийнхэнтэйгээ нэлээд хөөцөлдсөн. Бүх одоо сумынхаа хурлын төлөөлөгч нарыг сургаад авъя. Зөвхөн аймаг гүргээд хөөцөлдсөөр байгаа ямар ч гэсэн Ховд аймгийн хэмжээнд бүх сумын хурлын төлөөлөгчд аймгийн хурлын төлөөлөгчтэй 412 хүнээс нь 380-аад хүн оролцуулсан сургалтыг 6 өдөр одоо зохион байгуулсан. Энэ дээр одоо яг төлөөлөгч гэж хэм бэ? Бид юуг анхаарах хэвтэй, ямар бодлого барьж ажиллах хэвтэй. За төсөв төлөвлөгөө баталгахтаа юуг анхаарах хэвтэй. За тэр газрын асуудал, одоо эдийн засгийг хөгжүүлэх асуудал энэ бүгд дээр бас нэг тодорхой чиглэлээр зааж сургасан юм болов гэсэн ийм бодолтой байгаа. За сургалтанд оролцогч маань ч гэсэн бас нэлээд өндөр сэтгэгдэлтэй бутсан. Анхны одоо дөнгөж сонгогдоод анхныхаа уралдааныг зарим нь хийцэн, зарим нь хийгээгүй ирж оролцсон. Тэгээд анхны яг одоо төлөөлөгч болоод ирж яхад ийм мэдээлэлээр хангасан их баярлалаа гэдэг одоо тийм сэтгэлтэй байсан учраас гайгүй үр дүнд хүрсэн болов гэж ингэж бодож байгаа. За хоёрдугаарт ер нь хурал маань бодлогын байгууллага, бодлогын одоо бичих баримтуудыг бид одоо баталж гаргах хэрэгтэй. Яг гүйцэтгэгч байгууллага бол биш. Тийм учраас энэ хурал одоо тодорхой хэмжээнд бодлогоо барьдаг, тэр хэмжээндээ хурж ажиллах хэрэгтэй болов гэж. За аймгийн засаг дарга бол ажлаа хэрэгжүүлдэг гүйцэтгэгч байгууллага, төрийн байгууллага. За хурал бол чиглүүлдэг, тэр бодлогыг баталж өгдөг, эргүүлээд яг нэг хяндаг, хэр зэрэг үр дүнтэй байгаад үнэлт дүгнэлт өгдөг, цаашлаад ийм ажил хийх ёстой шүү гэдэг энэ чиглэлийг л хурал өгөх ёстой. Тэгвэл хурал одоо гадна гараад зам засна гэж байхгүй. Тийшээ очиод одоо юу байдیں۔ Тийм барилгын засварт хурал оролцохгүй. Бид бодлогын хэмжээнд аймгийнхаа бодлогыг бид зөв тодорхойлж өгвөл тухайн одоо шатаар аймаг маань хөгжнө гэсэн ийм бодлогыг барьж байгаа. Тэгээд ялангуяа аймгийн эдийн засгийн нийгмийн хөгжлийг хангах тал дээр их анхаарна. За мөн одоо бол ногоон эдийн засаг гэж яриад байгаа. Ногоон эдийн засаг ярьж байгаа. За энэ тал дээр бол анхаарна. Ховд аймаг бол ногоон хөгжлийн хөтөлбөрийг баталсан 2 дахь аймаг болсон. Монгол улсын хэмжээнд бас одоо үндсэндээ томоохон одоо амжилтыг хийж чадсан. Энийг одоо яг ард за энийг заавал батлуулах ёстой шүү. Энийг хилцэх ёстой шүү гэж хөөцөлсөөр байгаа ямар ч байсан батлуулсан. Нэг ийм нь одоо том зорилт. За дараагийн дугаарт хурал бол Ховд аймгийн бүх өмчлөлийн асуудлыг шийддэг. Орон нутгийн өмчийн асуудлыг хурал шийддэг. Тийм учраас энэ орон нутгийн өмчлөлийг хөгжлөх, үл хөгжүүлж болох одоо хөрөнгүүд ч юм уу те энэ байгууллагуудын хөрөнгүүд энэ сумын хэмжээнд аймгийн хэмжээний хөрөнгө хаана ямар хөө шатанд ямар хөө одоо зүйлтэй ямар хөө ашиглагдаж байгаа гэдэг талаар бас бид бас том бодлого өрдөг юм байх бол. За дөрөвдүгüүрт нэрээс хүний манлайллыг, хүний нөөцийг одоо бий болгох гэдэг тал дээр. Хүнийхээ хөгжилтийг анхаарах тал дээр гэсэн. Ийм одоо дөрвөн бодлого, дөрвөн одоо зорилт төвшүүлэл ямар ч байсан ажиллаа эхлээл явж байна. Тэгэхээр энэ 4 жилд бол энэ дөрвөн зорилтыг том зорилт, дөрвөн зорилтыг одоо хэрэгжүүлнэ л гэж ингэж одоо бодож байгаа.
Тэгэхээр хурлын байгууллага одоо төлөөлөгч нар маань хамгийн залуу нь хэдэн настай бэ? Хамгийн олон удаа сонгогдсон төлөөлөгчд аль сумд ямар хүн бэ? За сумуудыг оролцуулбал 6 удаа сумын иргэдэд уралд сонгогдсон төлөөлөгчд байна. 6 удаа. За манай мянгад сумын одоо хурлын дарга намсрааж яваас эхлүүлээд 6 сонгогдсон одоо би бол далаад энэ дархан түвшээ гэдэг явж байгаа тийм. Дөнгөж одоо шинэ сонгогдсон сургууль төгсчихсэн 21 одоо 2 настай залуучууд сонгогдсон. Тэгэхээр одоо 22-оос үндсэндээ одоо 60 нас хүртэл одоо төлөөлөгчд байна гэсэн. Бүх төлөөлөгчдөө та танина. Ерөнхийдөө яг за аймгийг бол мэдээж тань. Сумынхныг бол ерөнхийдөө за нэг 70% орчмын баг таньжилаа сая сургалтанд орсон тийм. Сумуудад ер нь хэр зэрэг хурц ажиллаж байна. Хоёлаа суугаад ярилцсан тийм жилдээ. Одоо ажиллаад явж амжаа. Одоо 2 сар гаргаад бүх сумаараа явж ажиллана, ажлын албат байгаа. Тий, ажил авчихсан байгаа. Шинэхэн ажил эхлэх цаа 4 жилийнхээ зорилт, бодлого зорилттой тэргүүлжчдэрээ батлуулж авчаад тэгээ бүх суманд хурц ажиллана. Бүх суманд хүрэхдээ одоо за хурлын байгууллага яг өнөөдөр ямар байна? Бид одоо цаашдаа юу хийх үүдээ нэг үрчлэн хурлын дарга, нарийн бичгийн дарга бүх тэргүүлэгчнээ зөвлүүлж байгаа ярих гэж бодож байна. За бид ийм л ажил өнөөдөр юм байна. Бид хүрх төвшин энэ шүү. Бид ийм л ажил шаарддаг шүү, шахах шүү гэж одоо нэлээд одоо анхаарал хандуулж ажиллана гэж. Бүх сумаараа ямар ч тойроод ажилласан. Тэгээд мэдээж одоо өдөр тутмын үйл ажиллагаа нарийн бичгийн дарга бол нарийн бичгийн дарга нартай холбогдож ажилладаг. Оны эцэс дахиад одоо бас сумуудаар явна. За энэ жил нөхөр юу хийсэн байна? Ямар хүн үр дүнд хүрсэн байна? Гэд бас яг үнэлээд дүгнээд үнэгээр ажил хийх тийм хийж чадаж байна уу? Юун дээр алдаад байна тийм үү? Ямар бодлого зорилттой хэрэгжүүлэхдээ ямар алдаа гаргасан байна? Өдөр тутмын ямар ажлын одоо асуудал байна гэдгийг нь бас хараад ярилцаад ялангуяа нарийн бичгийн сумынхаа хурлын нарийн бичгийн дарга нартай нэлээд одоо шахаж шаардаж ажиллах тийм зорилттой байгаа да. Ер нь бол шаардлага өндөртэй л дарга юм байна да гэж харагдаад энэ та. Тэгэхгүй бол болохгүй. Өдөр тутам цаг нөхцөөгөр өнгөрөөдвөл хэн ч гэсэн чаддаа ш. Зүгээр ирээл за өглөө нэг сайхан 8 дээрэл цагаа бүртгүүлээл орой нэг 5 болох хүлээж байгаа 5 болов уу гараад явдаг. Ерөөсөө тэр биш. Ажлыг бол хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Сэтгэлээрээ хийх хэрэгтэй. За би ажлын албаны ажиллангууд бас нэг шаардлага тавьж байгаа. Шаардлага жоох одоо өдөр тутам хилдэг нэг үг байдیں۔ Альва одоо бичиг цаасыг нүдэрээ бити уншаа, сэтгэлээрээ уншаа гэж хэлж байна. Нүдэрээ хин ч гэсэн гүйлгээд нэгдүгээр ангийг өгчсөн уншиж ш. Тэр үг өгүүлбэрийн цаана ямар утга санаа байна? Энэ дээр юу нэмэх үү? Тэр үгсэд ямар алдаа байна? Тэр бүгдийг сэтгэлээрээ уншвал хамгийн түрүү олдоод харчдаг. Ийм л одоо зарчмыг тавиал нэлээд шахаж шаардж байгаа. За манай ажлын албаны ажилтнууд залуухан одоо бас ажилтнууд орсон. Нэлээд шахалж шаардлагын донд явж байгаа. Тэгээд богино хугацаанд бас их зүйлийг сурч байгаа гэж бодож бас ажлын албаны ажилтнуудаа бас шаардлагуудаа шаардсан, урамшууллахуудаа урамшуулна тэгэл явж байна да. Тэгэхээр таны энэ өндөр шаардлага бол бас таныг ажилд авчижсэн сургасан хүмүүсийн бас ач авьяа байх. Тийм ээ. Мэдээж тэгэлгүй байх. Дамбаатар бол мэдээж өндөр шаардлагатай. Маш одоо тийм үнэхээр шаардлагатай хүн. Ховд аймгийнхан бол андахгүй. Тэр хүний цаана юу байсан гэхээр залуучууд юм сураасаа л гэдэг юм бодлого байсан. Залуучууд өөрсдөө юм сурч авал өөрсдөө хэрэгтэй. Зүгээр одоо өдөр тутам өнгөрөөд байвал тэр хүүхэд зэврээ дуусна юу ч байхгүй болно ш. Дээрээс манай инктоо ягч бол айгүй том шаардлагатай хүн байсан. Бас яг одоо хүний төлөө. Энэ ажлыг чи хийхэд бол заавал өөрөө унш судал тэгээд одоо дуустал нь хий. Ийм л зарчим баримтлал байсан тэгээд. Тэр хоёр хүнээс их юм сурсан да. За мөн одоо хамгийн газар дотор бол мундаг хүмүүс байсан.
тухайн аймгийн засаг даргаас эхлүүлээл тэгэл Нямдодор байсан шүү дээ. Тэгэл одоо шахалт шаардлага бол маш өндөр хүмүүс байсан. Олон чих юм сурсан, зарим нь сураад сурж амжаачгүй байгаа гэж бодож байгаа. Хүний итгэл алдчихсан үе байсан юм. За байсан байх таа л гэж бодож байна. Зүгээр яг тийм том одоо итгэл алдаад нэг яагаад байсан бол байхгүй болов гэж бодож байна. Аль болох хүн хийх гэсэн ажлаа хийчдэг, хэлэх гэсэн үгээр хэлцдэг. Тэгээд тэрийгэ хэрэгжүүлцдэг бас хүн тусалцдаг байвал одоо дээр боловч ингэж бодож байна. Ер нь нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байгаагийн хувьд та ер нь сургууль төгснөөс хойш ямар чиглэлээр мэрэгжилд дэвшлүүлсэн бэ? За эмнэлэгт нэг 2 жил ажилласан. За тэр үед бол мэдээж одоо мэрэгжлийнхаа дагуу ажиллаж исэн, мэрэгжилд дэвшлүүлж исэн. За ер нь хурлын байгууллагад орж ирээд бол маш олон одоо төсөл хөтөлбөрт хамрагдаж сургуультанд одоо нэг жилд бол одоо үндсэндээ нэг 2-4 удаа очиж сургуультанд суудаг ийм одоо бас байлаа. Нутгийн удирдлагын одоо сургагч багшаас эхлүүлээд за мөн одоо төсөл хөтөлбөрийн олон байгууллагуудаа бас сургагч багшаар ажиллаж байлаа. Мерсикор байгууллагын одоо үндэсний сургагч багш. За мөн одоо хуульч эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг. Тэр одоо том төслийн бас үндэсний сургагч багш. За сая одоо улсын хурал Швейцарын хөгжлийн агентлаг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нутгийн урдурдах байгууллагад чадахыг бэхжүүлэх нь төслийн 13-аас 16 оны мастер сургагч багш. За одоо тэгээд дахиад одоо сургагч багшаар бэлтгэдэг. Ингээл авч байгаа. Ер нь хурлын байгууллагын талаар нэлээд одоо бас мэрэгжил дэвшлүүлэх мэрэгжих тал дээр бол нэлээд анхаарсан. Тэгэхээр өнгөрсөн одоо жилүүдэд хурлын нарийн бичгийн дарга хийж исэн хүмүүсээс хамгийн залуу та байгаа бах тийм ээ? Тийм байна. Тийм. Ер нь бол эргээд бодоход за би тэгдэн настай байхдаа тийм ажлыг хийж байхдаа нэг тийм юм сурчихгүй яа даа гэж нэг эргэж бодох харамсах зүйл тань дээр байдаг. За яах вэ? Гайгүй гэхдээ мэдээж харамсах зүйл байлгүй л яах вэ? Гэтэ яг хурлын би өөрөө хурлын байгууллагад ажиллаж байгаа учраас тэр тал дээр одоо бас анх ирээд ажилд авчиад яг нэг огт мэддэггүй салбарт ороод ирвэл хүн чинь нэг манараа нүнд орно өстэй тийм үү? Тийм юм байхгүйсэн бас баярлж явдаг. Ягаад гэвэл бас нэг яг өмнө бас нэг 8-9 жил ажилласных бас нэг 80% одоо мэдчихтэй нэг орж ирахаар бас үнэхээр бас за боломжтой л гэж бодд юм байл. Хурлын нарийн бичгийн даргын томилгод чи сонгон шалгаруулалтаар томилж байгаа юм. Тэгж байгаа хурлын дарга сануулга тэргүүлэгчид томилдог. Одоо тэргүүлэгчдийн гаргадаг шийдвэр л дээ. Зөвхөн нэг хүмүүс гаргадаг шийдвэр биш. Гүйцэтгэх засаг л одоо юу бол ерөөсө ганц хүний гар усгаар явдаг бол манай хурлч ерөөсө олонхороо шийддэг байгуулга. Бүх асуудал тэргүүлэгчдэр юм уу төлөөлөгчдөр орж иж олуулаа ярилцсан шийддэг. Тэн дундаас олонхын саналаар баталдаг тогтоолоо. Ийм одоо байгуулга. Гол онцлог нь тэр. Тэгэхээр тэргүүлэгчдэрээ оруулж тэргүүлэгчид бүхэн бүрийн одоо асуусан асуулт тэгэл одоо хэлсэн зөвлөмжийг тэгээд авчраал тэгэл одоо томилогдсон. Хурлын даргатаа ер нь хэр зэрэг сэтгэл гар нийлж ажиллаж байна. За хурлын даргатаа бол одоо бид хоёр үндсэндээ би хурлын ажилтан байхад манай хурлын даргач нь Томьёо газрын бас мэргэжилтэн байсан. Тэр үеэс хойш ер нь бол одоо байнга одоо хамтарч ажилладаг хүмүүс. За дээрэс нь Ховд аймгийн үндэсний бүхийн холбоо гэж одоо том холбоог бас бид хоёр одоо хамт барилцж явсан. Одоо ч явж байгаа. Манай хурлын дарга бол дэд тэргүү үндэсний бүхийн холбооны. За тэргүү нь манай аймгийн Арслан Цэдэн бол байдаг. За би бол ерөнхий нарийн бичгийн дарга. Тэгээд хамтраад одоо бас 6-7 жил бас хамтарч ажиллаж байна. За энэ тал дээр бид нэг илүүсээ ойлгоцдог хүмүүс. За мэдээж одоо Монгол Ардын намын орон тооны дэд дарга хүн манай бүрэн даргач. Би бас орон тэргүүлэгчээр ажиллаж байлаа. Ингээд бүх талаараа л одоо ямар ч байсан одоо хамтарч ажиллаж байсан юм хүмүүс. Одоо хурлын байгууллагад бол бит хоёрын зүгээс хамгийн сайн ойлголцож байгаа гэж ойлгох. Нэг илүү ойлгож, нэг илүү бас хүндэлж хурлын дарга ямар байх хэвээр. Хурлын даргын одоо тэр бодлогын чанартай асуудлуудыг хэрэгжүүлэхэд хамгийн гол одоо тус дэм болдог хүн бол хурлын нарийн бичгийн дарга. Тэгэд энэ тал дээр бол илүү их анхаарч байгаа, илүү сайн ойлголцож байгаа гэж ингэж бодож байгаа. Хурлын нарийн бичгийн даргаар таныг томилогдоход ер нь дургуутчихсан хүн байсан уу? Зөвхөн мэдхгүй байсан л байна. Мэдхгүй. Би бол мэдхгүй. Улс төрийн шалтгаанаар бол бас байгаа л мэдээж байгаа шүү дээ. 100% тэгшүүгүүд байна. Гэхдээ бол ер нь ихэнх нь л дэмжиж те хүлээж авчирсан байх гэж бодож байгаа.
Ерөнхийдөө гадна удамдч тэр одоо манай найз нөхдөж тэр энэ тамгын газрын сурлынхын тэр ихэнх нь бол дэмжижүүлж явсан байхаа л гэж ингэж бодож байгаа. Хүмүүсийн хандлага шанд юм байсан л та. Тэгээд бас баярлж явж байгаа. Дээрэс нь бас имиж одоо энэ чи яана энийг хэрэгжүүлэхгүй бол би энэ олон хүний итгэлийг одоо алдчихвал яана гэсэн бас имжигэл байсан. Ер нь зөв хурлын байгууллагын бас нэг онцлог нь бусад байгууллага байгаль орчин ч юм уу за эрүүл мэндийг бол ерөөсөө нэг чиглэлээр дагнаад ажиллаждаг. Байгаль орчин бол ерөөсөө байгаль орчны чиглэлээр л ажил. Тэр байгаль орчныг хизээж одоо тийм үү эрүүл мэндийн чиглэлийн одоо асуудал хилцэхгүй ч тийм үү тийм байдаг ш. За эрүүл мэнд бол одоо эрүүл мэндэл хурал бол ерөөсөө бүх салбарыг барьж авдаг онцлогтой. Бүх салбар. За эрүүл мэнд автор одоо боловсрол юу гэдэг тийм хөдөө аж ахуй бүх салбар бүх зүйл хурлаар хэлцэж энэ бодлого гардаг учраас хурлын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс маань бүх талын мэдлэг мэдээлэлтэй хүн байхгүй бол өөрөө одоо тэр тогтоол шийдвэр гаргах тэрийг хэрэгжүүлэх тал дээр яг нь тэр одоо тэр тухайн байгаа бодлого гаргасан тэр бодлогын байгууллагуудын бид нар тэр хэдээс илүү уншиж сэтгчээр тогтоолоо гаргахгүй бол одоо тэгээд хүний одоо үндсэндээ харьяат болно гэсэн үг шин. Таныг ажил авснаас хойш ер нь тэргүүлэгчид хэдэн удаа хуралдаж ер нь ямар шийдвэр гаргасан бэ? За тэргүүлэгчид бол 9 сарын одоо нэгнээс хойш бол үндсэндээ он дуустал нэг 30 гаруй удаа хуралдсан. За он гараад 2 хуралдаад одоо 3 дахь хуралдах чинь. Ер нь 7 хоног бүр хуралдах юм юутай. Төлөвлөгөөтэй байгаа. За зарим одоо 7 хоногт нь бас нэг ажлын шаардлага ч юм уу гараад зарим үед хуралдаж чадахгүй болчихсон. Тэгвэл тэрийгээ дахиад дараа зарим 7 хоногт 2 удаа хуралдах бас юм юм. Нөхөж хуралдах. Асуудлууд их цар хүрээ их. Тэгээд сая манайх одоо 20 дугаар хуралдаанаараа аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш олон дагаад дид хөтөлбөрүүд орчиж байгаа. Энэ бүгдийг одоо тэргүүлэгчтэй хуралдаар хэлэлцсэн гэсэн. Одоо би ажлынхаа төлөвлөгөөг боловсруулад өнөөдөр хэлэлцүүлэх чинь үндсэнд 40-од хөтөлбөр журам дид хөтөлбөрүүд тэргүүлэгчтэй хуралдаар орно гэсэн. Тэгэхээр тэр хэмжээнд л одоо бичиг цаас тэгэл ажил ундрал гэсэн. Ээлжид болон ээлжид бус хуралдааны үеэр л хурлын ажлын алба нэлээд их ачаалттай ажилтдаг юм шиг байна. Хоног үн шинэл ажиллаж харагддаг. Тий. Ер нь хуралдааны үеэрч одоо үнээр ачаалттай л да. Сая одоо өнгөрсөн 12 сарын 23-нд хуралдах 2 өдөр бүтэн одоо үндсэндээ өдөр шөнө хуралдлаа гэсэн. Манай төлөөлөгчд бас идэвхтэй оролцож байгаа. Идэвхтэй оролцохгүй бас болохгүй л цаана ард түмэн байна, Ховд аймгийн хөгжил байна. Бид сонгуульд гарч ирэхдээ юу гэж гарч ирлээ. Энийг хэрэгжүүлэхийн тулд хуралдаа бид нар идэвхтэй илүү ач холбогдол өгөхгүй бол өөр одоо ингээд урсгалаараа явуул одоо хамгийн болохгүй зүйл л дээ. Тийм учраас манай ажлын албаныхан ачаалттай ажилтдаг. Тэгэл өглөө 8-аас орой 12 1 2 хүрэл тэгэл дөнгөж очиж унтчаал өглөө 8-д ирэлүүлэн болоод тэгэл ажил бол ачаалттай. Танай байгууллагад ер нь иргэд ер нь хэрхэн яаж хандаж байна? Иргэд ер нь санал хүсэлтэй явж болох уу? Болно. Манайх жилүүд уулуусаа манайх иргэдийн байгууллага. Манайх ч олон нийт иргэдтэй харилцах хэлэлцгээд бүхлөдөө хэлэлцэж байгаа. Тий. Тэр хэлэлц маань юу хариуцах вэ? Ерөөсөө иргэдтэй харилцах дээрээс нь бүх төрийн бус байгууллагуудтай харилцах юм одоо бас чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа. За нөгөөх нь болохоор нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хэлэлц. Яг одоо эндээс гарч байгаа бүх бодлого шийдвэрийг тэр хэлэлцээр дамжна гэсэн. Ингээд ажиллаа яг ингээд хоёр байгаа. Нэг нь иргэд, нөгөөх нь бодлогын асуудлыг бариад ингээд хэлэлцүүд маань ажиллаж байгаа. Дээрээс нь мөн одоо манайх вебсайт юугаар харилцах боломжтой. Ховд хурал цагийн маань гэдэг вебсайт ажиллаж байна. За мөн танай Ховд News цагийн маань бол манай ажлыг бас их сайн дэмжиж ажиллаж байгаа. Бүх мэдээлэл одоо интернет орчноор л цацагтаал одоо явж байгаа. Бид нар бас иймч том зорилгуудаар ажиллаж байгаа. Та чи 2016 онд Эрдэнэ өрн сумд аймгийн иргэдийн уралд нэр дэвшсэн. Тэгсэн. Аймгийн иргэдийн уралд нэр дэвшсэн. Ялагдсан байх тийм. Өвдөг шараадсан. Сонгуульч тэгээд хэцүү дээ тэгэл. Дахиж ер нь иргэдийн уралд нэр дэвших үү та? Одоо мэдэхгүй дээ. Ямар ч байсан хурлын нарийн бичгийн дарга ажлыг бичгийн даргаар энийг одоо гайгүй сайн хийхин төлөө жаргамж ажиллана да. Ер нь урд өмнө нь ажиллаж байсан хурлын нарийн бичгийн дарга нарын одоо хэнийх нь ажлын арга туршлагыг та ер нь ажилдаа нэвтрүүлээ. За энээс л одоо үлгэр жишээ авах ёстой юм шүү гэж та бодож төлөвлөж байгаа юм. За мэдээж одоо хамгийн эрхэм хүн бол Дамбаа дарга. Дамбаа даргаас их зүйл сурсан. За дараа нь Багдал даргын ажил бас авах зүйл зөндөө байна.
тэрдээ судалж байна. Өнгөрсөн 4 жил бөхөөлдөр ажил хийсэн. Тэр одоо хийсэн ажлуудыг бас эргүүлээд үзэж байна, харж байна. Тэндээс туршлага судалж байна, авч байна. Мэдээж одоо уламжлал шинжил явагдах хэрэгтэй. Бид уламжлалыг хийж мартаж болохгүй. Бүх дарга нараас сурах юм зөндөө байгаа. Миний хийж чадахгүй, сэтгэж чадах юм уу тэргээд аль ихт хийцэн байгаа. Тийм учраас тэргээдээс бас одоо бүх одоо тэр асуудлыг авч харж үзэж ажилдаа хэрэгжүүлж байна. А илүү боловсронгуй болох асуудлыг харин нэмээд тэн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад ингээд бас хэрэгжүүлж байгаа. За өнгөрсөн 4 жил гарсан хурлын байгууллагаас гарсан бодлогын хөтөлбөр журам одоо бичвэрмтүүдийг бид хэрэгжүүлэх тал дээр илүү бас онцгой анхаарч байгаа. За ар гэртээ ер нь хэр зэрэг цаг зав гаргаж байна. Төрийн ажил бас л хэцүү л байгаа. За одоо бас л хэцүүдээ тэгэл гэж одоо 3 охинтой. Тэгээд зарим үед оройхон очин ажил ихтэй, зарим үед унтцсан байна нэг охтууд чинь тэгэл сая нэг 2 өдөр цаг амралтын өдөр гэртээ бас манай охтууд их баярлаад байна. Тэгэхээр жоохон муу талдаа л байх шүү. Мэдээж бас тий ар гэрийнхээ амьдралыг зохицуулж ийн төрийн ажилтныг хийхгүй. Танаа эхнэр юу хийдэг вэ? Манай эхнэр одоо аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвд нислэгийн техникч, нисгтэр ажилладаг гэсэн. Нисгийн цагуурын техникч. Бас цагнааргүй ажилтаа, өдөр шөнөгүй ажилтаа. Тэгэл одоо зарим үед онгоцудаа хийдээсэр нь тэгэл 3-4 цагт босоод ажилдаа явчихсан шүү дээ. Тэгэл хүүхдүүд ямар ч байсан. Тий. Тэгээд хүүхдүүд бас айгүй том болцсон. Тэгэл хослуулаад ямар ч байсан зохицуулаад явж л. Та ер нь айлын хэд хүүхд юм бэ? Хэдүүлээ вэ? Би бол дээрээсээ 5 дахь, доороо 3 дүүтэй, 8 үлээ бид нар чинь. Тэгээд хамгийн том залуу. Тэгээд 3 дүүгийнхээ одоо ажил амьдрал асуудал гэж бас л одоо тэгэл одоо ээжтэй ганц гол нөмөр нөөлгөлтөнд тулд тэгэл одоо явж лээ. Аав маань бас 2009 онд бурхан болсон. Нутг руугаа ер нь хэр зэрэг явж байна? Заавал гаруул эрдэнэрээ явчихсан шүү дээ. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч байгаа бах. Тийм мэдээж дэд дарга. За. Өнөөдөр 8 жил хийж байна. Тэгэл одоо нутгийн зөвлөл янз бүрийн арга хэмжээ болон тэгэл бүх зүйлд л одоо оролцдог. Нутгийн зөвлөл гэхээр одоо нутагтаа сэтгэлтэй хэдэн хүн байгаа л да. Тэгэл аль болох одоо ямар нэг арга хэмжээ бол бид нар ч төсөө мөнгө өгөх карманасаа гаргаад тэгэл одоо аль болж үтгэхэр л явна да. 13 14-нд миний нэг санаачилсан ажлууд Эрдэнэрийн сумд очиж одоо нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулдаг. Бүх одоо иргэдийг амарсан. За өнөөдөр үндсэндээ 5 6 дахь жилдээ явагдаж. Энэ тэмцээнийг маань уулын улс тусны баяраар явагддаг байсан. Тэгээд өнгөрсөн одоо онд хийж чадаагүй. За энэ одоо хийгдэхгүй байна гэдэг хөдөөнөөс ярьж, сумаас ярьж нэрсээ залуучууд яриад болохоор тэгээд 13 14-нд оч хийхээр бас нутгийнхаа хэдэн залуучуудтай хамтраад явах чинь. Танаа нутгийн зөвлөлийн дарга чинь ардчилсан намын дарга банзрагч дарга байгаа тий. 16 оны сонгуулиар бас та ярьж өрсөлдөжсэн. Нутгийн зөвлөлийн дарга орлогч хоёр дээр очиад өрсөлдсөн шүү дээ. Тухайн үед ер нь хэцүү байсан баг. Та хоорондоо ярьдаг байсан уу? Ярьдаг байх. Хоорондоо ярина уулзсан тэгэл за одоо юу болж яаж гэж явж байгаа шүү. Тэгэхээр яг уу бид нар улс төрийн онд явдаг. Тэгээд ганц сонгуулиус болоод сайхан одоо хатууж хүмүүс хоорондоо муудалцаад энэ тийм байхгүй ш. Ер нь бол сонгуулийн үеэр тийм зүйл их ажиглагддаг шүү дээ. Ажиглагддаг тий. Бидний зөвхөн бидний хувьд бол юм байх. За юу болж яаж нэг сүлжээтэй газар орцгоо нэг рүү яриад явж байлаа. Тэгээд бидээс нэг нь сонгуул уралдаан тэмцээн бол нэг нь ялдаг нэг нь ялагддаг. Эрдэнэрийн сумын ер нь хөгжлийг ер нь та хэр зэрэг яаж хардаг вэ? Мэдээж тэр нутгад төрсөн нутгатаа санаа тавьдаг л байж байгаа. Эрдэнэрийн сумын хөгжлийг одоо нэг хонглын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг одоо бол илүү сайхнаар төсөөлж байгаа. Юу гэхээр усан цахилгаан станц жижигтэй хавцлаа. За ашиглалтанд орох талаар засгийн газрын мөрөгдлөөр орсон, аймгийн стратегийн мөрөгдлөөр ч орсон байна. За энийг одоо бид анханаас нь эхлээд тооцоо судалгаа үндэслэлтэйгээр сайн одоо яг одоо тэр хүчин чадлын 64 мегаваттын хэмжээнд нь гаргаж чадах юм бол том амжилт. Энэ зөвхөн Эрдэнэ Ховд аймгийн маань гол одоо хөгжлийн гол түлхүүр болох ийм одоо том боломж байна. За энийг бас харж байгаа. За энэ маань ашиглалтанд орчвол мэдээж тухайн сум маань дагаад хөгжин цахилгаан гэрэлтэй болно гэдэг бол тэр сумын хөгжлийг бол арай өөдрөгөр харагдаж байгаа. За дээрэс нь манай баруун босоод ангилгийн зам, хэвтээд ангилгийн зам маань яг одоо Эрдэнэрийн сумын одоо 2 багаар дайраад өнгөрч байгаа. Баяулгын аймаг. За тэгээд сургын гүрнээс Эрдэнэрийн сумын засмал замтай холбох талаас аймгийн стратеги орчсон. Зам дагаж хөгжлөж ярьдаг. За ингээд боломжууд бол харагдаж байгаа. Хамгийн гол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн
одоо үндсэндээ нутгаа гэсэн тэр сэтгэл одоо том бодлогын баримтчүүдээс их зүйл шалтгаалгаар. За залуучуудтайгаа илүү өөр дотн ажиллахыг бас хүсдэг. Бас тэгж одоо бас бодлого чиглэлж гаргаж явдаг. Залуучуудаа хөгжөлд бид их анхаарах хэрэгтэй. Ер нь Ховд аймаг гэлтгөө Монгол улс залуучуудынхаа хөгжил боловсролыг илүү анхаарч иж ирээдүйд улс маань, Ховд маань одоо тухайн сум маань яаж хөгжих вэ гэдэг асуудал залуучуудаас шууд хамааралтай. Бид залуучуудыг заавал дэмжих ёстой, илүү зүйл зааж сургах ёстой. Ийм бодлого бол мэдээж байх ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаар мэдээж залуучуудын маань өөрсдийнх нь одоо хүч оруулсан, өөрсдийнх нь санаа сэтгэл илүү хамгийн чухал зүйл. Одоо төр бодлого барай залуучуудад хэмжээд залуучууд маань тэр бодлогыг хэрэгжүүлэхгүй одоо ингээд байвал мэдээж одоо зэрэг зүйл бүтэхгүй л. Гэхдээ залуучууд маань өөрөө илүү хичээх хэрэгтэй, чармаах хэрэгтэй. Хамгийн гол нь зөв бодолтой байх хэрэгтэй. Зөв бодол гэдэг чухал. Залуучуудын зөв бодлого бол зөв бодол бол тэр хүнийг хэн болох вэ гэдгийг харуул. Түүнээс дөнгөж сургуульд өсөж ирчээд би дар болно гэж тэгэхээр ч юм уу би заавал дэх ёстой гэж өнөөдрийн улс төрийн сонин тогтолцоонд ороод тэр улс төрийн тоглолтод ороод тийм ээ ингээд яваад байвал бас буруу зүйл юм болов уу гэж ингэж хардаг. Тэгээ залуучуудаа хандж хэлэхэд зөв бодолтой байгаараа ирээдүйдээ одоо том одоо зорилго тавиад тэрнийхээ одоо биелүүлэхийн тулд тэрийг хэрэгжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргараа л гэж хэлээ. За баярлалаа. За ингээд цаг зав гаргаж бидний нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Ингээд таны цаашдын ажилд бас амжилт хүсье. За их баярлалаа. За ингээд. За баярлалаа. За баярлалаа. Телевизийн хамт олонд бас том өндөр амжилтыг хүсье. Манай Ховд аймгийн хөгжилд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд бол үнэтэй өв нэмэр оруулж байгаа. Бид бол хэвлэл мэдээллийн байгууллагуудыг байнга одоо боломжоор дэмжиж хамтран ажиллах тал дээр аймгийн иргэдэд бодлого барьж ажиллана. Та бүхэнд их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ тэгэхээр жаргалан телевизийн уран бүтээлчид бид миний ажлын өрөө гэсэн нэгэн шинэ нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр миний ажлын өрөө нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаарт хамгийн анхны зочин болж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг нарийн бичгийн дарга Сандаг сүрэн оролцлоо. Тэгэхээр Сандаг сүрэн даргын ажлын өрөөнд орж иж өрөөтэй танилцахаас гадна Сандаг сүрэн гэж ямар дарга вэ? Ямар одоо ажлын арга туршлагатай хүн бэ гэдгийг энэ нэвтрүүлгээс хамгийн гол нь олж авсан гэдэгт найдаж байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяр та.